өнөөдөр жирийн нэг өдөр биш их учиртай өдөр байж. Монголын одоо хэдэн нам байна. Олон намууд дээр 35 нам байгаа. 36 дахь нам төрөх тийм учиртай өдөр байсан байна. Тэгэхээр энэ намыг байгуулж байгаа та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлье. Энэ шинэ намын Улми Баторшгэ гэдэг ерөөлийг хэлье. Тэгэхээр намайг өнөөдөр урьж энэ Эндрийг зогсоож байгаа Улаанбаяр багштай болъё. Одоо 10 гаруй жил санал бодлоо солилцож мэддэг чаддаг амбивэндээ хэлж тэг хамгийн гол нь энэ Монгол ер нь яаж сайн сайхан байх вэ гэдэг талаар хамтдаа сэтгэл зовж байгаа ийм хүний нэг юм аа. Тэгэхээр Улаанбаярын энэ бодож байгаа сэтгэж байгаа та бүхэн хамтдаа зөвлөн ирсэн энэ ажил бол их нарийн бод төлөвлөсөн үр дүн нь бол Монголын нийгэмд, Монголын ард түмэнд, Монгол орны хувь заяанд бол ач тустай зүйл болно гэдэгт би итгэж байна. За бид нарыг намайг та нартай холбож байгаа бас ингээд нүрээ хараад ярих боломжтой хэдэн одоо үзүүр өнцөг бий гэж би боддог. Нэгдүгээрт энэ нам бол нийт томьёолж байгаагаар сая 2 лекцийг сонсоод юу гэж бодож байна гэвэл энэ нам тэнгэр үзэлтний нам байх юм байна гэж ингэж бодож байна. За тэгэхээр би бол олон улсын тэнгэр судлалын сангийн дэд тэргүүний хувьд олон хурал дэлхийн тэнгэр үзэлтнүүдийн энэ үйл ажиллагаанд оролцсон хүний хувьд бид нар бас оюун бодлын ажил үеийн тэнгэрийг ойлгож байгаа тэр ойлголтоор садан хүмүүсийн болов гэж ингэж төсөөлж бодож байна. Энд бол баярлж байна. За нөгөө талаар ер нь бидний нэг санаа нийлж байгаа юм бол бодвол би тэн дээр нийлж байгаа гэж бодож байна. Өнөөдрийн одоо энэ нийгмийн амьдралын өнгөрсөн ялангуяа сүүлийн 30 жилийн энэ түүх замналд бол бас дүн шинжилгээ хийгээд өөрсдийнхөө одоо хариуг олоод энэ бас нэг замнал маань хаашаа явж байгааг бас нэг хараад тэр бас буруу зөрүү дутагдaltaй гажуудaltaй юм зас залах юмсан гэж бодож байгаа ийм хүмүүс гэж бодож байна. Тэр талаар бид нар бас санаа нийлж байгаа хаа гэж ингэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бид нэр Монголын нийгмийн бодит байдлыг бол хүн болгон харж ерөөсөө амьдрал нь тийм байдлыг бидний нүдэндээ бий болгож байгаа болохоор хүн болгон харж санаа зовох энэ улс орны ард түмний хувь заяанд одоо сэтгэл одоо зовних ийм зүйл бол маш их болсон. Энийг бол одоо бид нар төдийгүй төрийн хүмүүс нь төрн өөрөө энийг хэлдэг болсон байна. Тэгэхээр ямар байдал байгааг бид нар дээр дургүй бүгдөө адилхан харж байгаа. Тэгвч яагаад гэдэг хариуг бол адилхан хэлэхгүй байгаа. Ялангуяа шалтгааныг бол энэ хинээс болчихв, юунаас болчихв, яагаад ийм байдал бид нар хүрчв гэдгийг бол хариуг бол бид нар зарим хариуг бол ерөөсөө хэлэхгүй байгаа. Ерөнхийдөө ийм хэлэхгүй байгаа учраас олон зүйлийг бол эзэнгүүдүүлж байгаа. Эзэнгүүдүүлдэг арга нь бол энэ тогтолцооны буруу юм байна. За энэ намуудаас болж байгаа юм байна. Энэ засгийн ажлаас болж байгаа юм байна. Энэ альва нэг байгууллагуудаас болж байгаа юм байна гэд ингээд ерөөсөө тодорхой эзэнгүү болгодог ийм арга барилыг бид нар бол шилжээд их удаж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо шоронд ордог засгийн газар, шоронд ордог төр, шоронд ордог нам гэж мэдэхгүй шүү дээ. Нэг л тодорхой хүн алдаа дутагдал гаргасан, буруу тийш нь хөтлсөн чирсэн тэр хүн л одоо тэр хариуцлага хүлээн өгөхөөс хамтын шийд гаргадаг, хамтын одоо ажил үйл явуулдаг байгууллага бол эцсийн дүнд бол хариуцлага нь тодорхой эзэн биш дундын шийд болдог учраас тэр зүг рүү их чигч байгааг бол та бүхэн бол ойлгож байгаа. За тэгэхээр тэрнийг бол олж хараад өнөөдөр одоо энэ намын
санаа зовж байгаа юм, ирж хайж байгаа юмны эргэлийн үзүүр нь бол ерөөсөн Монгол хүнээ олоход чиглэжээ гэж бодоод энэ бүр хамгийн зөв чиг рүүгээ явжээ гэж бодож байна. Өнөөдөр бид нэр Монгол орн бол эзэнтэй байх ёстой. Монгол орны эзэд нь бид нэр өөрснөө байх ёстой. Бид нар их орныхон хувь заяад бид нар өөрснөө хариуцлага даадаг. Бид нар одоо улсаа хөгжүүлж амьдралаа сайн бол тэр хүмүүс нь бол бид нар байх ёстой гэж одоо юуны өмнө үздэг боддог. Тэгж ажил үйлээ явуулдаг байх ёстой. За тэгтэл өнөөдөр бол нарийнда Монгол орн эзэнгүүдэж явна. Монгол орны ажил үйл бол эзэнгүй. Монгол орны хамгийн одоо чадварлаг хэсэг нь бол их орондоо биш өөр газар оронд бол амьдрал зөв юм байна гэж боддог болсон. За тэгэхээр одоо энэ орны одоо хөгжил нь бол тодорхой нэг хэдэн хүний төлөө болсон. Улс нийгмийн төлөө биш, ард түмнийхээ төлөө биш. За ингээд ийм болохтой зэрэгэл өнөөдөр бухимдал ихсэж байгаа. Энийг яах вэ гэдэг асуултууд том томор өмнө босч ирж байгаа. За энэнийг бол шийдэх аргууд нь ингээд янз бүрийн талаас нь сэтэж олж байгаа. За тэрний нэг хэлбэр нь бол нэг арга нь бол өнөөдөр тануудын энэ шийдэж байгаа энэ арга нам байгуулын одоо тэгээ нам дотроос энэ 35 намаас арай өөр бодолтой, арай өөр ажилтай, арай өөр үр дүн гаргахаар тийм нам байгуулъя л гэж бодсон байх гэж бодож байна. За тэгээсээ ч гэж бодож байгаа. За тэгэхээр бид нар өнөөдөр энэ нийгмийн одоо эргээд харахад бол маш их хэврэг нийгэм болж Монголын нийгэм маш их хэрчигдэж хуваагдсан байна. Үжил бодлоор нь, намаар нь, хонхор жалгаар нь, хийж байгаа ажиллаар нь за тэгээд тэр байтгий хэл яриагаараа ч гэсэн одоо салж сарнихад тулцсан байна. Тэрийг зөвдөгдөг ч хүмүүс байж байна. Би бол одоо Монголын хэлний үндэсний бодлогын зөвлөлийн дарга болоод нэг 3 сар болж байна л доо. Тэгээ одоо хэл гэдэг бол Монголын одоо үндэсний аюулгүй байдалд тулахаар тийм одоо хэмжээнд хүрснийг бол би бас энэ ажлыг аваад зарим хүмүүстэй уулзаад одоо нэг 20-нд энэ сарын 20-нд нэг хэлцүүлэг хийх гэж байна. Тэгээ тэрнд бэлдэж явах явцдаа харж байна л да. Тэгэхээр Монгол хүнээ хэлгүй болгох, Монгол биш болгоход бид нэр өөрснөө оролцоод байна. Хамгийн харамсалтай нь бид нэр өөрснөө оролцоод байна. Хүүхдүүдээ бол одоо юу гэдгийг тэр Америк сургууль, одоо Англи сургууль, Япон сургуульд нөгөөд хүүхдүүдээ хэлгүй болгоод байна. За хүүхдүүдээ бол тэр энэ газар руу явах нь бол энд байснаас дээргээд оюун санааг нь жолоодод байна. За тэгээ энэ амьдралдан энэ газардаа одоо ямар ч одоо магадгүй тэнгэр үзэлтнүүд л би хамгийн сүүлд энэ нэг жоохон газар шорооноос зууралдаад үлдэх болов гэж боддог. Одоо тийм одоо хаач сайхан гоё юм үзүүлсэн, хаач гоё юм дутсан. За яг ба бидний хувьд бидний одоо энэ ертөнцийн одоо холбоотой, хүйсэн холбоотой газар орон маань энэ юмдаа л гэж ингэж үлдэх болов гэж. Тэрнээс одоо бол бид нэр 53 оронд 200,000 гаруй монголууд өнөөдөр гадаадад байна. Тэгэхээр газар ийм байгаад тэр өөрийн одоо ядаж нэг орны соёл биднэд эргээд нөлөөлөх биш 53 орны соёл, 53 орны хэл яриа, 53 орны үзэл бодол бидний амьдралд нөлөөлөхөр болж байна. Бид нар одоо ингээ холдож байна, харьж байна биенээсээ. За тэгээ хэл мэдэхгүйгээр доромжилдог, аялал мэдэхгүйдээ харьждаг ийм явдлууд бол үүсэж байгаа. За тэгэхээр ер нь бол би энэ олон намыг анх үүсгэхэд нь бол одоо хамгийн одоо энийг сурталчлагчдын нэг байсан л да 90 оны үед бол олноороо яриул буруугүй одоо бүгдээр яриул буруугүй үлээ усаар угаавал хэрэггүй гэж ардынхаа үгийг яриад энэ олон нам тал талаас нь одоо хөтөлбөр гаргаад тал талаас нь санаа тавиалан гэхээр улс орн маань төргөн хурдан хөгжинэ гэдэг ингэж бодож байсан л да. Тэгээ одоо бол би 30 жилийн дараа тэр би их нэмхэн бодож яж гэж бодож байгаа. Энэ цөөхөн хүнтэй энэ жижигхэн нийгэмд олон тийш нь салж сарниулах хэрчиж одоо хуваах бол ерөөсөн энэ улс орны нийгмийн бол их задлахад хүргэдэг юм байна. За энэ бол магадгүй зориудаар маш нарийн холоос бодсон гадны бодлогоч байж магадгүй. Энэ бол зөвхөн хувиа хичээж байгаа өөрөө энэ улс орны төлөө биш тийм улсууд бидний одоо итгэлийг хүлээгээд эрх дарахыг аваад одоо ингээд засгийн одоо юу гэвэл ажил үйлийг явуулж байгаатай